Уртнаас гэхээр харин амар хол үг байхгүй юу? Тэгээ би хол үгээ жоо өөрчлөлээ л доо. Амнаас би мохот энэ сүнс би мохот төр чинь салахгүй хамтдаа байгаадахыг хэлж байгаа. Чи яагаад ингэ одоо хүнгээ зогсож байна энэ бичлэг үзэж байна гэхээр чи энэ хоёр нь хамт байгаа байхгүй салаа явчихаагүй. За салаа явцсан бол чамд юу хүлээж байгаа юм бэ гэхээр чамаа газар доор хөвтөх модоо хайрцаг дотор хөвтөх хөв зай хүлээж байгаа. Дээрээ нэг чулуун дээр чи нэрийг бичнэ. Тэгэл болоо. Ийм тэнэг сонголтыг хийхэ болцгоё гэж хэлээд байгаа байхгүй юу? Энэ чинь амар гацаагүй сонголт биш ээ. Та нар зүгээр л маш олон зүйлийн тухай мэдэхгүй байгаа хүмүүс ойлгохгүй байхгүй юу? Ойлгочоод жоо ярихаар би яг галзуу юм шиг тэгснэ. Тэгээ яг нөгөө хэлдэг үнэлэл хэлдэг. Энэ хамгийн их сонсдог юм тахгүй юу? Чамшиг дөрөв нүдтэй бацаа юу вэ? Чамшиг царай утаа үлдвэсэн банд юу вэ гэл. Тэр хөө зөндөө сонсдог. Одоо яг хүн ягаад гэвэл миний сонгосон замын бас нэг туулгамжтай зүйл. Яг бол би юм хийж байгаа. Тэгээд намайг ойлгох хүмүүс гарч ирнэ, ойлгохгүй хүмүүс гарч ирнэ. Тэрнтэй адилхан яг ойлгоод магтах хүмүүс гарч ирнэ, ойлгохгүй муул хүмүүс гарч ирнэ. Энэ бол яг одоогийн нөхцөлд бол байгаль зүйл. Ирээдүйд харин ойлгох хэрээр тэр муулдаг хүмүүс нь багасаад магтдаг хүмүүс нь нэгсэн, дээрэс нь долгондог хүмүүс нь нэгсэн. Тэгэхээр тэр хэмжээнд хүртлээ нэгдүгээр хөдөлмөрлөх хэрэгтэй. Яг тэр үеийг хүртлээ бас өөрийгөө ингэ сайжруулах хэрэгтэй байхгүй юу? Тэг яагаад энэ зүйлийг ингэж хэлж байгаа гэхээр миний хийж байгаа зүйл үнэхээр үнэн учраас, үнэн гэдгийг маш олон удаа шалгаж үзсэн учраас хараас нэгэ явж байгаа. Уул нь бид нар яг ийм хамгийн өдөртэй, хамгийн болох, хамгийн сул дорой амьдралаар амьдраад байгаа байхгүй. Хүн болж төрчөөд илүү хүчтэй, илүү гэрэлтсэн, илүү бүхнийг захирсан, бүхнийг ойлгосон, гэрэлтсэн. Тэг ингээд бид нар чи уул нь дээд төр штэ. Яа бид нар ингээд дээд төрлөгөө мартцсан юм бэ, тэ. Энэ бол жоохон харамсалтай зүйл шүү. Яг л амтэн шиг амьдраад байна. Тэгэхээр харамсалтай. Хоолны төлөө, өрөөл мөрөлдөхийн төлөө махан биеийн хүслээ дагах нь зөв. Гэтэ махан биеийн хүслийг дагж явж байхдаа битийн дотоод хүсэл мөн чанар жинхэнэ хүнээ ундраал та. Энэ бол маш харамсалтай зүйл. Маш олон хүнийг хороо өрхийг харж идэг. Маш олон хүн ч гэсэн хороод буцаад мэдлж байгаа. Гэтэ энээс илүү бид нар илүү гоё амьдрах боломж байгаа. Энийг зүгээр хувь ачаасан юу ч мэддэггүй хүмүүс юу гэж хэлт юм бэ гэхээр дэлхийн даац хитэрсэн эсвэл бид нар одоо илүү тэг ингээд цөөрөх ёстой гэж яриад байдаг. Илүү олон хүн хүч, илүү жоохон цөөх хүн төрөх ёстой гэж яриад байдаг. Үгүй юм аа. Харин бид нар зүгээр чанараа сайжруулах хэрэгтэй байна. Хүн чанараа, мөн чанараа, дотоод чанараа гэрэлтэй болох хэрэгтэй байна. Уул нь сайн хүмүүс олон болчих юм бол дэлхий тийм муухай биш байхгүй юу? Тэгээд хэлдэж штэ. Та нар хэлж байгаа зүйлсийнхаа хариу хүртдэг шүү. Тэр хүмүүс дэлхийн ертөнцийг илүү олон хүн зөрж тэг илүү жоохон хүн ирэх хэрэгтэй гэдэг хүмүүс өөрөө тэр цөөх хүмүүсээ нэг нь болчих гэдэг. Харин энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс чанараа сайжруулах хэрэгтэй. Чи бол энэ ертөнцөөс хасах хөстэй хүн биш. Харин чи илүү чанартай, илүү гэрэлтэй хүн болох хэрэгтэй байхгүй юу? Одоогийн дундаж хүн болохоор илүү харанхуй, илүү болох болчоод байна. Оюуханы үед мундаг хүчилтэйжсэн зөрчлийн гэрэл нь биднээс илүү холцоор л байна. Тэгэхээр мухар сүсгээс илүү жинхэнэ гэрлэг болоод жинхэнэ авралт бас хамтдаа хүрцгээе.